зүүн тагаас баруун тагаас ирсэн хүмүүсийн ерөнхийдөө яриг гэж ирсэн зүйл нь тусгай хамгаалалт хангамнуур битээр ярьдаг гэсэн гоо мэднэ асуудал. Тусгай хамгаалалтын газар нутагт буутай нохойтой явж болохгүй гэсэн хууль байдсан байлаа. Завдсан гэдэг хэрэгээр орчд юм шиг байлаа. Би уншиж үзсэн. Тэгээд одоо ингээд та нар ингээд сайн бодоод үзэх юм бол буу байгүйгээр нохой байгүйгээр бид нар яаж амнасаа хамгаалах вэ? Бид нар онгон дагшин зэрлэг газар цагаан марлаад хитнээс шууртайсан ч гэсэн цагаан марлаа өсөхийн төлөө бид нар тэнд явж байгаа. Минь цаандаа л явж байдаг. Тэгтээ зүгээр л буудан хотын явсныхын төлөө торгодог. Цаанд хотод явсныхын төлөө бие хамгаалах гэснийхэн төлөө торгодог. Бидний амьдрал юм байна гэдэг ингээд сайдад бид нэр хэлжээс отор хийж цаагаа бэлжих боломжтой болгоё. Одоо ингээд отор хийж явах ингээд газар нутгаад намар хотод хичээлд очих дээрээ очиад ингээд тэмдэглэж өгөөрэй гэдгсэн. Тэгээ би болохоор намар хичээлд очсон ч гэсэн би газар нутгаа сайн мэдгээ. Яг хаана яг ингээд өвлжих боломжтой, хаана хаварчих боломжтой гэдэг мэдгээ тэгээд тэгээ би яг ингээд очиж чадаагаа. Одоо би семестрийг амралтаар энд ирсэн байгаа. Тэгээд энд ирэхэд яг сайднаас дахиад манай энэ цагаан нуур ажиллахаар ирсэн. Тэгээд би үнэхээр их баяртай байна. Нүүдэлж болохгүй байсан газар нутгаа маань ингээд арай ингээд чөлөөтэй болгоод нэгээд өгсөн болохоор одоо би яасан үнэхээр баяртай байна.